Монгол ардын үлгэр зарцаа намж. Эрт урт цагт зарцаа намжил гэж нэгэн залхуу хүү байжээ. Зарцаа намжил нэгэн ламд шаварж 3 жил ном заалгасан ч юу ч сурсангүй гинэ. Бүхэл мах чанахаас өөр хоол хийж мэдэхгүй. Бүтэн өдөржин толгоогоо солонгочилж хөвддөг зарцаа намжлыг багш ламын дуудан уулзаад нутаг буцахаар болов. Зарцаа намжил багш минь хүрээ хийдэд 3 жил сууж хонх тамар тачигнаж маань мэгзэн уншихыг бишгүүдээ сонссон боловч ганц таринч тогтоолгүй бутахтаа жичгүүтэр байна. Та надад ганц мэгзэмч гэсэн зааж өгөөч. Би харих замдаа уншиж явсаар заавал сурыг. Доглон мэгзэмтэй гэлэнгээс 7 чөтгөр айдаг гэж үг байдаг шүү дээ гэвэл багш нь. Би 3 жил ном заах гэж баримтаг задлж сударж дэлгэсэн. Чи ном сурахгүй гэж залхуурч хөвтөөд 3 жилийг өнгөрөөлөө. Одоо ямар ч ном заахгүй. Харин замдаа таарсан бүхнийг ажиглан харж тогтоогоод явбал тэр чинь эрдэм болно гэж. Ингээд зарцаа намжил үдсэн дээлээ хөөргөн бүслээд бор тагшаа үртлэн гэртээ харихаар явж гэнэ. Яваад л байж. Үе гидсэн нүцэж амарч унтмаар санагдсан ч ганц мэгзэмч чэйжлээгүй дээ харамсан яваад л байж. Гэтэл замд нэг том хар шувуу модон дээр суугаад баруун урагшаа харан ваг хэмээн дуурахад багшийнхаа хэлсэн үгийг санав. Бараан шувуу ваг гэж амандаа өглөн цааш явжээ. Тэгж явтал урдуур нь 2 зээр давхин нар мандах зүг рүү оджээ. Зарцаа намжил 2 зээр жорон гэж тогтов. Тэгээд бараан шувуу ваг 2 зээр жорон гэж өглөн уншиж явж. Яваад л байж. Гэтэл бутны ёроолд 2 болгон шороо малтаж байна. Тэр хоёрыг хараад бараан шувуу ваг 2 зээр жорон 2 болгон газар малтаад буур гэж чэйжлээ. Гэтэл гахаа мах атсан нэгэн хятад худалдаач нь таарч. Зарцаа намжил ихэд үзэж явсан тул ахаан тархан мах үзээд хорхойд бүрчгэнэ. Худалдан авах гэтэл хятад хэл мэдэхгүй учраас мах ямар үнэтэй болохыг дохоогоор асууж. Худалдаач хятад хариуд нь 2 гараа урагсан ямар нэг юм тэрвэрх мэд 3-даа салавчилж үзүүлээд гараа алталжээ. Тэгээд эрхээ хуруугаа гоцоолгон эцэст нь жигчийн хуруугаа гоцоолгож. Энэ нь тэрвэрт багтамгүй тархан бүтэн алд урт ийм сайн мах байна. Авбал сайн, авахгүй бол муу гэсэн тохиол байсан боловч зарцаа намжил учрыг нь олсонгүй. Харин яг дуурайж дохиж чаддаг болоод цааш явж. Яваад л байж. Цааш явах замд нэгэн хошуу ноёных таарлаж гэнэ. Зарцаа намжил эрт нь ороод нутаг ус хэрэг зоргоо ярилццуудал ноён түүнийг 3 жил хүрээнд суусан гэдгийг сонсоод домтой мэрэгэн лам гэж бодчихив. Тэгээд хатныхаа хулгайд алдсан алтан бүжийг мэрэгжүүлэхээр болов. Зарцаа намжил тун хөлцөж явсан тул нэг сайн цадаж аваад дараа нь зогтъё гэж бодоод зөвшөөрч гэнэ. Тэгээд тэр нэг гэр бариулж дотор нь янз бүрийн амттан 5 тансаг идэ зоог бэлтгэл бас шоо хайж зоос гүйлгэх тэгш газар шивж хийсэн ширмэл олбог дэвс би 3 хоног сууж мэрэглээд 4 дахь өдрийн өглөө бүгжийг чинь олж өгье гэж. Ноён түүнийг нь ёсоор болгож зарцаа намжил тэр гэрт орж цадтлаа идэж байж. Тэгээд одоо яадаг билээ гэж бодсон багшийнхаа загсан үг замд үзснээ санаж бараан шувуу ваг хэмээн уншаад хэвтэж байна. Тэр орой ноён зүүн гарын төшөглөө дуудан ирүүлж мэрэгэн ламын гэрийн гадаа очиж чагнаад түүний юу хийж байгааг мэдээд ирэхэж явуулжээ.
Түшмэл гэрийн гадаа сэмэрч чагтал бараан шуу ваг гэхийг сонсоод өөрийнх нь эрхийг мэдээд энэ үг хэллээ гэж бодож байна. Бошуухан буцаж хаандаа ирээд энэ их мэрэгэн лам юм аа. Намайг хаяанд нь чагнаж байгааг мэдчихлээ гэж. Маргааш нь ноён түүний юу хийж байгааг мэдхээр хатан охин хоёроо явуулж гинэ. Тэд гэрийн гадаа гитж ирээд чагтал зарцаа намжил. Хоёр зээр жорон гэж чанга дуугаар уншиж байна. Нөгөө хоёр мөн л өөрсдийгөө хэлв гэж бодсон. Буцаж очин юу болсныг ноёндоо алтгажээ. Тэгэхээр ноён баруун гарын түшмэлээ дагуулсан гэрийн гадаас нь очиж чагтал чимээ гарахгүй байх. Ноён түшмэл хоёр энэ үнэхээр мэрэгэн лам юм бол бидний ирснийг лам мэдэх ёстой. Чимээгүй байгааг үзвэл юу ч мэдтгүй амтан бололтой гэж шороон дээр хуруугаараа бичин ойлголцож байтал гэнэт зарцаа намжлын дуу гарч. Хоёр хулган газар малтаад буур гэж уншиж гав. Ноён ч өөрсдийг нь хэлв гэж бодоод түшмэлээ дагуулсан цанд минь буцаж гин. Маргааш нь 3 дахь өдөр болж зарцаа намжил сандарч эхэлжээ. Замдаа ажиглаж тогтоосноо уншаад дуусчихсан. Өөр унших юмгүй тул тогоо дүүрэн усанд хуурай гурил хийж хутгаад түүхий зутан ууж гидсээ хөөлгөж өгөхөр шийдэж. Тэгээд гидсэн дүүрч ам тэмцэхтэй. Чи маргааш өглөө наад зүтгэр гидсээ хаглуулахаа мэдж байна уу гэж чанга дуугаар өөрийгөө замдаа хэлжээ. Яг энэ үед хатны бөгчийг хулгайлсан жирэмсэн зарц хөөхөн гэрийн хатнаас шим чагнаж байсан тул дээрх үгийг өөртөө хэллээ гэж бодов. Үхтлээ айсан зарц хөөхөн хамаг хүннээ тоочин өршгөл гүйж. Зарцаа намжил хатны бөгчийг аваад хойшид бүх болгоо хээгээрэй гэж хэлээд явуулжээ. Өглөө ноёныг орж ирэхэд зарцаа намжил бөгчийг нь нүүр бардам гаргаж өгчээ. Ноён ихэд баярлан зэрэгэлдээ хушуунаас 20 жил бясалгал хийсэн эрдэмтэй лам нар ирсэн байна. Өнөөдөр тэдэнтэй ном хаялцаж цэцэн мэрэгнээ уралдуул гэхэд зарцаа намжил яах ч аргагүй зөвшөөрч гинэ. Удалгүй эрдэмтэй 3 лам морлон ирж гэрт нь оров. Зарцаа намжил тэдэнтэй мэдлээд эцсийнхээ эрдэм болох худалдаачин хятадын дохиог дуурайлхан үзүүлжээ. Үүнийг нь харсан лам нар юу ч хэллгүй гарч одоход ноён тэднээс за энэ хэр номтой лам байна гэвэл нөгөө 3 ноёнтон бид тэр чинь бид мэдмийн банд нартай ном хаялцах хүн биш байна. Биднийг оронгууд дэлхий ямар хэмжээтэй вэ гэд хараад угуулсан. Алд биедээ эрдэм сурчтнуу та нар гэж гараа алдлаад мэдвэл сайн гэж эрхийн хуруугаа гожойлох мэдэхгүй бол муу гэж чигчийн хуруугаа гожойлголоо гэж. Ингээд зарцаа намжил ном хаялцах гэлэн санваартан дахиж гарсангүй гин. Зарцаа намжил нутаг суундаа очих болж ноёнд баарлахжээ. Ноён цэцэн ухаантай цээжинтэй номтой мэрэгэн хүнийг хоосон явуулж болохгүй хэмээн эд хөрөнгө эрдэнэс баялгаасаа бэлэг болгон өгөв. Ноён зарцаа намжлыг нутгийн зах хүртэл өөрийн биеэр үдэж хүнд итгэл үзүүлэхээр хамт явжээ. Тэгээд салахын өмнө түүнийг дахин нэг сорж үзье гэж бодоод зарцаа намжлаас холхон очиж цар дууран үсрэх зарцааг барих гээд алдчихв. Дахин барихаар тонгойтол гараа хүргээд хоцров. 3 дахь удаага барьж атгаад зарцаа намжил дээр ирж заал амтан минь миний гарт юу байгааг хэлж айлтгаж. Зарцаа намжил яах ч аргагүй болж хамаг үннээ хэлэхээр шийдээд зарцаа намжил 1 дахь удаага баригдсангүй. 2 дахь удаага баригдах шахсан. 3 дахь удаага аргагүй баригдлаа. Одоо ч үгсэн байхаа гэвэл ноён түүнийг ламтан гэж дууддаг болохоос нэрийг нь мэддэггүй болоод тийм ээ ламтан минь би 3 дахь дээрээ арай гэж барьж авсан юм гэд гараад илэхтэл зарцаа үгсэн байж. Тэгээд зарцаа намжлыг нутгийн захт нь хүртэл үдэж өгөөд ноён буцаж гинэ. Ноёноос их шан харамж бэлэгсэлтэй авсан зарцаа намжил нутаг орондоо очиж үнэн цагаанаар амьдран суух болсон гэдэг.
Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.